За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ хүүхдийн эрчим тэмцлэгээ нэмж юу хийдэг, тасагд нь ямар хөө процесс өрнөдөг талаар богино хэмжээний бичлэг үргэхэд бэлэн боллоо. За ингээд бүгдээрээ манай тасагт ямар тусны бүлэг үзүүлэлтээр нэг өдөртөө танилцъя. Сайн байна уу? Сайн байцгаана уу? За ер нь бол манай тасаг юм байгаа. За манай тасгийн өөрийнх нь онцлог маань өөрөө юу юм бэ гэхээр ер нь бол 29 хоногоос за 18 хүртэлх насны мэс тасны тусны бүлэг шаардлагатай хүүхдүүдэд тусны бүлэг үзүүлэлтээр бас онцлогтой байгаа. За бүгдээрээ манай тасаг орцгоё. За өглөөний минь 50 онцгой уу. За бүгдээрээ өнөөдрийн хонсын хэмжээсээ жижигийнхаа ээлжээ авцгаая. За сайн байцгаана уу манайхаа өглөөний минь 50 онцгой уу. Сайн өглөөний минь хэдэн хүүхдтэй байгаа юм бол өнөөдөр? Шүн 5 хүүхдтэй онсон байна тийм манайхаа. За. За 50 онцгойсноо. Тэр орой хагалгаанд орсон 1 сар 20 хоногтой эмэгтэй хүүхдтэйгээ ихрийн нэг хүүхэд нөгөө ихрэн бас дотрын бас эрчим тэмцлэгээс гидсний өвчтөд өртлөө онштой бас хоол цогцсон байдлаар эмчигдэж байгаа. Жангара төгөлийн өвчтдийг аваад өнөөдөр хагалгааны дараа 14 дахь хоног. За манай мэслийн эрчим тэмчилгээний тасаг нь улсын хэмжээнд 3 дугаар шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мэслийн эмгэгийн улмаас эрчим тэмчилгээ шаардлагатай жилдээ нэг 400-аас 450 орчим хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг ийм тасаг байгаа. За тэгээ ерөнхийдөө бол 28 хоногтойгоос 18 хүртэлх насны чих хамар хоолой, нүүд, эрүү нүүрний мэсцэл, за тэгээд ерөнхий мэсцэл, чэйшний мэсцэл, мэдрэлийн мэсцэл гэдэг ингээд бүхэл төрлийн мэсцлийн тасгуудтай хамтарч ажилладаг. За манай тасаг нийтдээ 6 ортой 23 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. За манай мөнч өмнө байсан тий. Өмнө нь байсан хүүхэд энэ өмнө нь нөгөө гэршпрунгийн өвчин гэдэг гидсний төгжрөл. Манайхаа нэг ариун материал боолдог өрөө. Баруун дороо нэг уурстай байгаа юм байна тий. За зөв наалтаас шалтгаалсан юм чи өвдөлтийн сайн намдаж өгөхгүй. Өвдөлтийн сайн намдаа. Тэгээ бол шахны өнгө мөнгө бол айгүй аятайхан юм биш. Өвдөлтийн сайн намдаа. За ер нь бол өршлөлтийн хоосой, нарийн гэсэн цорхоос уучраас оёдлоо хамгаалах зорилгоор бүгдээрээ хоосой. Нарийн гэсний цорог хавтаандаа суучаас амар хоолох боломжгүй байгаа. Энд хүүхдүүдээ хүлээж аваад тэмцээний карта гаргачихлаа. За одоо бүхний эрчим тэмцээний сургуугаа бүгдээрээ хацгаая. Compared to last night, the vital signs are quite stable. It looks better and just Энэ бол манай мэсцлийн эрчим тэмчилгээний 2 дугаар хэсэг байгаа. За энэ хүү хэсэгт бол нийт 6 ортой бид бүхэн хэмжээний эрхтэн шилжилтийн суулгах болон зүрхний нээлттэй мэсцлийн хагалгаанд орсон хүүхдүүдийг эмчилдэг. За энэ удаагийн тохиолдолд бид нэр төсмөргийн вантус болон нүүрийн хүн амын хамтарсан төслийн хүрээнд нийт одоо хүүхдийн зүрхний 10 хагалгаа орж байгаа. За өнөөдөр бол энэ төслийн хүрээний сүүлийн өдөр байна. Өнөөдөр 2 хагалгаа орно. За тэгээд эхний хүүхдүүд маань амьдтай шийдсэн байгаа. За энд бид нэр 6 зөвлөгчтэй тэгээд ингээд нийт багаараа 3 эмчтэй болон үйлчлэгчтэй байгаа нийт багаараа одоо хүүхдүүдийнхаа сайн сайхны төлөө хичээж ажиллаж байгаа. 11 за 4.5 9 см бэхлээстэй. За ингээд физбот гэсэн 9 цагт хийс одоо дараагийн тун хийх бол 9 цагт. За 3 сая. За бодлогынхаа доор 2 гуурстай. За баруун гуурс нь болохоор өвч. So I'm a pediatric ICU in France, and I'm very happy to come here for the first time. The ICU team here is very good. They ask a lot of good questions, they learn a lot, and we are very, very proud of you.
I'm Joanna. I'm a pediatric nurse in ICU. It's my first time in Mongolia. I'm so happy to live this experience here, and the nurse staff is very good and interesting. За бид нэр нэсний дараах хүүхдүүдэд сая хүлээгээд авлаа. Өнөөдөр ингээд та бүхэндээ хүүхдийн эцсийн тэмцээний нэг өдөр болон хүүхдийн эцнийхэн дасгалын өмнө хэрхэн үйл ажиллагаа явуулдаг талаар манай тасаг болон манай инженер одоо та бүхэнд хүргэлээ. За ингээд бид өнөөдрийн манай тасгийн болон бидний нэг өдөртөө хамт байсанд баярлалаа.